За ерөнхийдөө малын гоцаалдурт шүлгийн өвчин 2021 оны 3 сарын 20-оос хойш одоо өнөөдрийг хүртэл Монгол улсын хэмжээнд одоо тархалт намжихгүй үргэлжилж байна. За 2021 оны одоо 3 сараас хойш 22 оны 1-р сарын 18-ны хүртэлх хугацаанд бол одоо нийт 20 аймгийн 197 сумын 374 голомтод 261 мянган мал одоо өвчлсөн байна. За түүнээс одоо 1-р сарын 18-ны өдрийн байдлаар яг 20 цэрийн дэглэм одоогоор хэрэгжиж байгаа 16 аймгийн 98 сумын 150 голомтод нийт одоо 67 мянган мал одоо яг тусгаарлалтанд 20 цэрийн арга хэмжээг хэрэгжүүлээд байж байна. Энэ жил биш л дээ одоо ерөнхийдөө 17 18 оны их хүртэл бол нэг дэгдэлт гарцсан. За тэрнээс хойш бол харьцангуй том дэгдэлтүүд гараагүй. Мерсэр бол голомтууд гарч ирсэн. Тэрийг бол мэргэжлийн байгууллагын хувьд тэмцэх арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлж ажиллаж байсан. За 2021 оноос бол энэ маш том хэмжээний дэгдэлт одоо ингээ гараад энэ арга хэмжээнд бол Монгол Улсын засгийн газар, мал эмнэлгийн ерөнхий газар улсын төсвөөс бол одоо гоцаалдурт өвчнөд тэмцэх зардлыг улсын төсвөөс гаргадаг байгаа. За энэний хүрээнд бол бид бүхэн 2020 оны одоо төсвийн хүрээний мэдээлэл болгохдоо гадаад дотоод эрсдэл хүчин зүйл одоо өвчнөөс одоо гоцаалдурт өвчин гарах эрсдэл бүхий одоо зүүн 5 аймгийн өвчлөмтгий мас хүргийг вакцинжуулнаа гээд 10 сая тонн вакциныг улсын төсвөөс суулгасан байсан. За энэ 10 сая тоннгаа бол 2 удаагийн татаа авалтаар одоо 2 удаагийн вакцинжуултыг хийнэ гэсэн төлөвлөгөөтэй байсан хэдий ч одоо 2021 оны 3 сарын сүүлээс одоо 4 сараас энэ гоцаалдурт өвчний гаралт Монгол улсад бүртгэгдээд ингээд одоо хүртэл ингээд үргэлжлээ явж байна. За энэ одоо засгийн газарт бол бид бүхэн улсын онцгой комиссд энэ өвчний нөхцөл байдлынхаа мэдээллийг бол байнга өгч ажиллаж байсан. За үүнийхээ хүрээнд засгийн газрын бол 2 3 тогтоол гарсан. Гоцаалдурт өвчин гарсан аймагуудаар 20 засгийн газрын шийдвэрээр 20 цэрийн дэглэм тогтоосон. Мөн засгийн газрын нөөцөөс 2.9 тэрбум төгрөгийг гаргаж нэмэлтээр 4.1 сая тонн ингээд нийт 21 онд бол 14.1 сая тонн вакциныг одоо авчирч бид нар бол шүлхийтэй тэмцэх энэ шүлхийн өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтанд хэрэгэлсэн. Шүлхийн өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг бол Монгол улсад бол үйлдвэрлэдэггүй. Импортоор авдаг. Импортоор авахдаа бол бид бүхэн яралтай вакцинжуулалтын төлөвлөгөө боловсруулж одоо гадаад хил орчмоос халдвар тархах ас урьдчилан сэргийлж болоод импортоор шууд Оросын холбооны улсын одоо улсын үйлдвэрээс бол шууд худалдаа авах гэрээ хийчихэж худалдаа авч одоо хэрэгжилж байгаа. Зэн дээр бол энэ сошиалор бол маш янз янзын мэдээлэл явдаг. Яг боддоор бол ерөөсөө мал амьтны эрүүл мэндийн тухай хууль батлагдсан гарч мал эмнэлгийн ерөнхий газар байгуулагдсанаас хойш гоцаалдурт өвчнөөс урьдчилан сэргийлэх импортын вакциныг бид бүхэн хувийн компаниар нээлттэй тендер шалгаар болдгоо шууд одоо нөгөө шууд худалдаа авалтаар улсын үйлдвэрийн газраас одоо авч Монгол улсын мал сүрэгт бол хэрэгжилж байгаа. Тийм учраас бол энэ дээр бол янз бүрийн хаалталтууд явдаг, маш их бүлэглүүд ажилдаг гэсэн юмнууд бол ярьдаг. Гэхдээ энийг бол бид бүхэн талсан зогсоосон, харин ч аль болохоор хямд зарлаар, аль болохоор батлагдсан төсөвтөө чанартай вакциныг чанартай байдлаар нь одоо хүртээмжтэйгээр хүргэхийг зорж одоо ингээд ажиллаж байгаа. Гэсэн хэдий ч одоо өвчний халдвар вирусын халдвар бол бидэнд бол бас хяналтанд бүрээ авч чадахгүй байна. Яг гэвэл энэ шүлхийн өвчний вирус гэдэг бол агаар туслын замаар болон хавьтлын замаар халдварладаг одоо коронавирустэй нэг адил ийм одоо эдийн засгийн өндөр эрсдэлтэй хор уршигтай вирусын халдвар байгаа учраас манай одоо ард иргэд бол ерөнхийдөө энэ вирусын халдварыг шилжилт хөдөлгөөн 20 цэрийг хэрэгжүүлж анхных нь голомтонд эрт мэдээлж арга хэмжээ авахгүй бол орой мэдээлээд халдвар их тархсан хойно бол мэргэжлийн байгууллага хичнээн үзээд ажиллаад ч энэ халдварыг бол дарж үнэхээр чадахгүй. Тэгэхээр энэ бол зөвхөн одоо мал эмнэлгийн байгууллага хэдэн малын эмчийн ажил биш. Ерөөсөө тэр малын эзэн, өмчийн эзэн тухайн орон нутгийн 20 цэр тогтоох эрхүүхийн одоо засаг даргын мэдлэг өрөөндүүдийг онцгой комисс тэнд одоо маллынхаа эрүүл мэндийн төлөө малаа хамгаалах одоо малчид
ингээ бүх хүмүүс одоо ингээ хамтран ажиллаж иж энэ хорой цэрийн арга хэмжээ, халдвар гүйтгэлийн арга хэмжээ, вакцинжуулалтын арга хэмжээнүүдийг цогцоор хэрэгжүүлж иж энийг хяналтанд авах. Хэвээ тийм учраас бол Улсын онцгой комиссын нэгдсэн шуурхай штабаас шуурхай одоо штаб дээр тодорхой одоо мэрэгжлийн багийг ажилуулж аймаг орон нутгийн одоо онцгой комиссийг идэвхжүүлж ажилд оруулж орон нутаг шилжилт хөдөлгөөнийг зогсоож энэ өвчний голомтыг тасан зогсоох арга хэмжээ аваад байгаа хэдий ч одоо хөдөлгөөн зогсохгүй байгаатай уялдаад дарахалт үсрэхийлж гараад байна. За энэ вакциныг бол вакцины заавар, вакциныг тээвэрлэх, вакциныг тарих одоо энэ бүх хадгалах энэ процесс бол тодорхой тусгай горимоор хадгалагддаг. За нэмэх 2-оос нэмэх 4 градуст хадгалж одоо эвдэрч хэмхрэхээс өрсөн сэргийлж энийг одоо ингэж хэрэглэх ёстой. За энийг бол бүх шатанд нь мал эмнэлгийн байгууллагт одоо мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч нар ажиллаж байна. Суман дээр бол мал эмнэлгийн тасагт 2 мэрэгчлэн байна. Тэрний нэг нь мал эмнэлгийн улсын байцаагч байна. Аймаг дээр одоо аймгийн мал эмнэлгийн газарт улсын байцаагч байна. Аймгийн мал эмнэлгийн газрын дарга улсын байцаагч байна. За ерөнхий газар дээр бол мал эмнэлгийн хяналтын газар гэж ажиллаж байна. За мөн одоо мал эмнэлгийн мэрэгжлийн хяналтын ерөнхий газраас мал эмнэлгийн хяналтын улсын байцаагчид бас хөндлөнгийн хяналтыг хийх бас бүрэн боломжтой байгаа. Тэгээд энэ вакцинжуулалтыг бол одоо тээвэрлэх, хүргэх, тарихад бол одоо технологийн энэ горимыг чанд барьж ажиллахыг бүх шатны малын эмч нарт заавар, зөвлөмж, өдөрдөмжийг мал эмнэлгийн ерөнхий газрын даргын тушаалаар өдөрдөмжийг алавзан одоо хүргүүлж ажиллаж байгаа. Ер нь дэлхийн мал амтны эрүүл мэндийн байгууллагын зөвлөмж, шүлхийтэй тэмцэх заавар энэ бүхэн дээр бол шүлхийгээр өвчлсөн малын махыг хүнсэнд хэрэглэхийг хориглоно. Яг л шүлхий өвчин гэдэг маань олон улсын худалдааны хорийн цайр төвчин. Тэгэхээр шүлхий өвчин гарсан бүс нутгаас малын гарал үүсэл тэр түүхий бүтээгдэхүүнийг нийтийн хүнсний хэрэгцээнд бэлтгэхийг хориглодог. Тэгэхээр зах зээл дээр бол мал эмнэлгийн бүх салбараас бичиж байгаа энэ мал эмнэлгийн одоо гарал үүслийн гэрчилгээг тухайн шүлхий өвчний гарсан голомтын болон с ижигтэй үсээс гаргахыг хууль, дүрм, журмаараа бүгд хориглох ёстой байгаа. Тэгээ үүнтэй уялдуулаад мал эмнэлгийн одоо байгууллагын системийн хэмжээнд мал эмнэлгийн одоо цахим системийг нэвтрүүлсэн байгаа. За харьяа дүүргийнхаа одоо тэр мал мах зарах гэж байгаа тэр малын одоо худалдан борлуулах гэж байгаа иргэн боيو малчин болохоор өөрийнхөө мал одоо харьяатай сумын мал эмнэлгийн тасаг өөрийнхөө гэрээтэй малын эмчийн заавар зөвлөмжийн дагуу тэр үйл ажиллагаагаа хэрэглэнэ. За өвчний голомттой болон сэжигтэй бүсд байгаа малчид бол угаасаа автоматар тэр хүмүүс мал эмнэлгийн гэрчилгээ бичих код гарахгүй нэгдсэн системд авогнэр регистрийн дугаараараа малын одоо жилийн эцээ А дансны уян МТ1 маятны регистрийн өрхийн регистрийн дугаараар шууд ордог учраас энд бол гарахгүй. Одоогоор бол бас мэрсээр юм гаргахыг үгүйсэхгүй. Яагаад гэхээр мал эмнэлэгтэй аль биесээр хандахгүйгээр өөрөө дураараа мал эмнэлгийн байгууллагын зөвлөмж авахгүйгээр би яваад нэг тийм зарчаад ирээгээ те баталгаагүй тийм юм бол байгааг үгүйсэхгүй. Тийм баталгаагүй 1-2 үйлдэлээс болж бус нийтээрээ тийм юм шиг хандлага бас мэдээлэл бас хойшол явж байгаа. Гэхдээ манай одоо бүх шатны аймагуудын болон сумын тасгийн одоо малын эмч нарт бол бүгдэндээ энэ дээр бол хяналт тавих, энийг одоо алавжуулах, баталгаагийн зөв гаргах, тэр мал эмнэлгийн заавар зөвлөмжийг малчтад сайн өргөх чиглэлийг бол ажиллаж байгаа. Ер нь бол малчтад одоо хэлмээр энэ шүлхий өвчөө яагаад ингэ гараад байна гэхээр яг өөртөө өмөрж байгаа ч юм биш. Гэхдээ эцэст бид нар тэр мал гэдэг чинь хувийн өмч шүү дээ. Тэр хувийнхаа өмчийг эрүүл тарган ашиг шимтэй ойлгож тэр хүн зарах ёстой үстэй. Тэгэхэд одоо ингэ нөө шүлхий бол дараа идэгчдэг өвчин үхэдгүй юм гэдэг утгаараа мал эмнэлгийн байгууллагт нөгөө мал амтны эрүүл мэндийн хуулийн зааснаар 12 цагийн дотор мэдээлэх ёстой. Малынхаа эмгэг байдлыг одоо ингэ 1-2 мал доголдох юм уу өвчлөлт юм уу те. Мал эмнэлэгт мэдээлээд яах юм? Мал эмнэлэгт мэдээлэхээр 20 цэрэг мэргээ сүртэй юм болт юм. Гэт нөгөө хүмүүсийн чи эрх ашигын нөгөө зөрчөөд их ашигт нь хөндөд хөдөлгөөний 20 цэрэг гэдэг шүү дээ. Тэгэнгүүт тэрнээс залхаад мэдээлэхгүй. Ингээ мэдээлэхгүй удацгаар удацсан юм чи нөгөө энэ шүлхийтэй мал явсан энэ газраар явсан машины дуугаар тарна. Энэ шүлхийтэй малтай харьцаж ирсэн хүний хувцсанд нь алдаад тарна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мал эмнэлгийн заавар зөвлөмжүүд шүлхийтэй малтай харьцсан хувцастайгаа одоо тийм харьцсан хүн биш үү? 14 хоногийн дараа ахаад эрүүл малтай харьцахыг зөвлөдөг. 14 хоногийн дотор тэр хувцаа солихгүй тэр шүлхийтэй малтай харьцаад ахаад өөр айлын хотонд очиод өөр газраар яваад өөр хүнтэй шүргэлцэл ингээ явах чинь нөгөө вирус чинь нүдэн тараал яваад байна.
ийм зөвлөмж өгдөг байхгүй. Тэгээ энэ талын ухуулах сурталчилгааг бас малчдад өг. Эцээс тэр хүний хувийн өмчийг өвчнгөө ойлгох хэвээр, эрүүл байх хэвээр, эрүүл ойлгожод зах зээлд нийлүүлэх баталгааг нь малимлаг гаргаж өгөх ийм үүрэгтэй. Том утгаараа Монгол улсын гадаад худалдааны чөлөөт байдлыг хангах гэдэг байна. Эцээс энэ 60 хэдэн сая малыг бүгдийг эрүүл байлгахын тулд манай байгууллагын бүх шатанд ажиллаж байна. Гэтэл тэр хүмүүс хуулиараа хүлээсэн өөрийнхөө үүргийг, өөрийнхөө өмчийг эрүүл байлгах, өөрийнхөө өмчийг эрүүл тайван гэдгээ баталгаажуулахын тулд хуулийн үүргийг биелүүлэхгүй байна. Энэ нь биднэрт аюу хэцүү. Тэгээ одоо ингэхээр зарим талдаа хүмүүс шүүмжлэлт хандлагатай мал эмнэлгийнхээ өртөг хүмүүрч гэл. Тэгээд төдөл юм л байна да. Ийм л байна одоо. Тэгээд яг нэг хэсэг хүмүүс бол мэдээд ажил амьдралаа одоо саатуулчихна гэдээ явж байна. Нэг хэсэг нь мэдхгүйгээсээ явж байна. Тэндээс гэрчлэгээ авах хэрэгтэй юм байна. Тэнд хэлж зөвлөгөө авах хэрэгтэй юм. Тэгээ мэдгүй явж байна. Тэгэхээр бид нар хэвлэл мэдээллийн хэрэгслэр энэ өвчнийг дарахад ерөөсөө ухуулах, сурчлагаа танин мэдхүү мэдлэг хандлагын чиглэлийг аюул сайн өгөх хэрэгтэй юм байна. Бидний тэмцэх арга хэмжээний нэг чиглэл нь бол энэ байх хэрэгтэй байна. Гэдэг дээр одоо бид стратеги өөрчилж байгаа байхгүй. Хуучин бол нөгөө шинэ байгууллага, шинэ хууль гараад ирсэн бид нар чи бас эхлээд бол жоохон барьц алдсан. Гэхдээ бол одоо яг зөв өнцгөө олж ингэж явахгүй бол бид нар зөвхөн нэг хідэн малын эмч тариад тарих гад нэг ирсэн вакцинтэй араас нь хөөцөлтөд байгаа бол зэц буруу юм байна. Тэгэхээр энэ нөгөө өмчийн эзэн чинь өөрснөө малдаа ажиглал тэгээ өдөр тутмын хариулга малгайтай байжгаад үнэхээр 12 цагийн дотор мэдээлэх юм бол бид нар мэрэгжлийн шууд шимдэнд нь очиод өдөрт нь очиод зохион байгуул тэгээ судалгаагаа аваад бэлчээр усаар нийсэн хэдэн айл өнө эдийн хөдөлгөөн хаашаа хийсэн маань ахиж халдвар дахиад цаашаа тарчаагүй байгаа гэдэг судалгаа хийгээл үнэхээр тараагүй байх юм бол бөмбөйтл нь ингээл орой зэрийнхөө бүсийг тогтоогол гадаар нь сэжигтэй бус хамгаалтын бүс тогтоогол энэ хоёрынхаа заагаар нөгөө суурин пост хөдөлгөөнд постуудаа агуулаа энэ хооронд хөдөлгөөний хориол ингээл авч шүлхийч ерөөсө базаж болдог өвч. Ороодцсон ингээд тарцсан энэ үгүй хэсгийг хориод бол үр дүнгүй байгаа.